За сайн уу энэ өдрийн минь төргий. За хэдүүлээ өнөөдрийн хичээлээрээ Premiere програм дээр за өнгөний талаар хичээлээ үзье. За ажлын хэлбэрээ хэсэглэе. За new project. За color. За хаана хадгалахаас аваад өгье. За select pole руу заалаа. За харин бидний project хэсгийн хадгалах талбар маань нэг тийм их сонголт байхгүй байгаа тийм time photo HTV capture форматад харуулад огтарыг. За ингээд бидний үндсэн ажлын талбар маань нэгж байна. За тэгэд та өөрсдөө яг юу хийхээс шалтгаалаад ажлын талбарынхаа хэсгүүдийг зохицуулж өгөөрэй. За тэгвэл хэдүүлээ ажлын талбарын дэлгэцийн хэмжээг нээхээс өмнө за файл оруулж ирье. Project хэсэг дээрээ хоосон газар нь 2 тогшоод. За би энэ дээрээс нэг ийм бичлэг байна. За нэг. За тэгвэл бид нэр шууд бичлэгнийхээ одоо юу гэдэг юм Premiere болон хэмжээ хязгаараар нь шууд дэлгэцээ нээж болно. За би энийг шууд ширээд таймлайныхаа хэсэг рүү өгчээ. За тэгэх юм бол яг бичлэгний өөрийнх нь хэмжээ size минутаар нь ерөнхийдөө Premiere дээр нь нэгдэж байгаа гэсэн. За нэг ийм бичлэг байна. За окей. За мэдээж бид нар олон файлтай ажиллаж байгаа тохиолдолд ч юм те. За олон зүйл дээр нэг зэрэг өнгө өгч байгаа тохиолдолд аль болох нэг layer дээр өнгийн ерөнхий өнгөн дээр нь тавиул дээр хэрвээ зүгээр зөвхөн юу гэдэг нэг цөөхөн файл дээр байвал шууд өөр дээр нь өгчөж болно л доо. За гэхдээ өнгийг ер нь аль болох тусна өгвөл дээр. За тэгвэл тусна гэдэг нь юу вэ гэхээр тусна layer нэ гэсэн үг. За бид нар new item гэдэг рүү ороод за adjacent layer гэдэг байгаа. За энэ adjacent layer-ыг нээгээд өгчээ. За тэгвэл энэ adjacent layer-ыг нээгдээд project хэсэг дээр орсон тохиолдолд ширээд timeline руугаа 2 дугаар зам руу нөрчье. За тэгээ бүхэлдээ зургийн маань дээр байна гэсэн үг. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр хэсэгчлэн тастаад одоо тийм ингээ 2 3 ширхэг болсон ч гэсэн тус тусны өнгийг тааруулаад юу гэдэг. Одоо би энэ дээр өнгийг нөх юм бол энэ дээр ч гэсэн тааруулна, энэ дээр ч гэсэн тааруулна гэж 3 зүйл хийхгүй. Зөвхөн ганцхан adjacent layer дээр өгчөхөд бүгдэн дээр нь ерөнхийдөө зэрэг ороо авч болно гэсэн үг. За би буцаая. Ctrl Z. За ингээ буцаагаад adjacent layer-ээр тааруулчих. За тэгвэл бидний өнгө өгдөг хэсэг маань за indent-ийн color гэж хэсэг рүү хэдүүлээ ороод тааруулъя. За хэрвээ та энэ дээгүүр чинь харагдахгүй байх юм бол Windows руу ороод workspaces за color гэж тааруулаарай. Тэгэх юм бол гарч ирнэ гэсэн. За тэгвэл үндсэн хэдэн өнгөний төрөл байна хэдүүлээ харъя. За ер нь бол аль болох lumetri color гэдэг. За энэ өнгөн төрлийг яадаг вэ гэхээр ерөнхийдөө бүх өнгүүдийг ер нь нэг доор базаад нэг доор одоо юу гэдгийг тус тусд нэг өнгөөр эффектээсээ бид нар чирж өгөх ямар шаардлагагүй гэж ойлгож болно. Эндээсээ хэрэгтэй бүх өнгө өгч болно гэсэн. За хамгийн ихнийх нь basic correction. За basic correction гэдэг дээр юу байна харъя. За input LUT гэж юм. За LUT color гэдэг нь яадаг вэ гэхээр бэлэн тийм өнгөнүүд байдаг. За би арай өөр зүйл дээр нь таад LUT өнгөнийг харуулъя. За дөрөвнөөс доошлоо хэдүүлээ. За температур гэж байна. Хүүтэн өнгө, дулаан өнгө гэдгээр нь хэмжиж болно. За би жишээлбэл хүүтэн төрлийн цэнгэр төрлийн өнгүүд ээж болж байна. За дулаан төрлийн иймэрхүү өнгөдөр хөрвүүлж болно. Хэрвээ энэ эхлэхийн одоо нэг голынхан бүрэнкий дээр 2 тогших юм бол маус нэгээр 2 тогших юм бол анхны утга дээрээ ирж нойлно гэсэн. За тэгээ мэдээж тинт нь одоо ногоон те иймэрхүү дуяатай бас ягаантай иймэрхүү өнгөний хувирлалтын өнгөний төрлүүд бас байж болно гэсэн. За тэгвэл би энэ дээр нэг жоохон нэг температурын нэг цэнхэрдэн өнгөрөө жоохон иймэрхүү. За тэгэхээр цэнхэрдэн өнгөрөө гэхээр энэ хэсэг нь бас ногоороод байгаа гэдгийг сайн анзаараарай. Тэгэхээр энэ баг зэрэг өгвөл дээрээ гэсэн. За exposure, contrast, highlight, shadow, white, blacks гэж байна. За мэдээж энэ дээрээс бид нар за exposure-аар нь те. За мэдээж цайруулах, бүсгэх, за мэдээж contrast нь бас эсрэгээр явдаг байгаа. Нэмэх юм бол жоохон бараан дуу те тоцж байна, сайрж ин ч гэдэг юм. Гэх мэтлийн ингээд өнгүүдийн сэргээж болно гэсэн. За иймэрхүү. За мэдээж гэрлийн жоохон багасгаж олно. Хэрвээ өгөхөр бол өгж олно гэсэн. За би энэ дээр нэг өөрчлөлтүүдийг жоохон баг өгөөл явчих. За сүүдэр цагаан өнгөлөм хар өнгө өгөхөр бол эндээс нь өгж олно гэсэн. За тэгээ мэдээж reset хийч болно. Авт дээрээ бас тааруулж олно гэсэн. За тэгвэл өөр юу байдаг вэ гэхээр за basic correction гэдэг дээр нь дараад хаачих. За хэрвээ ардлынх нь чактыг авах юм, чекийг авчих юм бол яг гэхээр энэ өнгө маань ганцаар орохгүй гэсэн. За тэгээд одоо нэг саяны өгсөн өнгө маань ийм өөрчлөлтөө шууд бас ингээд нүдэн дээр нь дарж байгаа юм шиг хараад явчих болно гэсэн. За тэгвэл creative гэдэг нь яадаг вэ гэхээр бидний үндсэн
Одоо энэ за look гэж байна л да. За энэ дээрээс тэгвэл бид нар loot color сонгож байдаг. Loot color. За одоо жишээлбэл сүүлийн үед кино за рекламч гэдэг юм аа те. Клифний зураг авалтуудын дээр бэлэн loot color маш их ашигладаг. Яг гэвэл ийм бэлэн тохируулсан өнгөнүүд байдаг гэсэн. Тэгэхээр бид нар энэ дээрээс аваад яг юун дээр ашиглах усаа шалтгаалаад маш гоё өнгөнүүд үнгүүч байдаг. За үнэтэй ч бас зардаг байгаа. Тэгэхээр та өөрсдөө би файлтай чинь нэг хідэн гайгүй loot color авсархачаар та өөрсдөө суулгаарай. За мэдээж хэрвээ browse дээр нь дарах юм бол өөрсдийнхээ хаана дэлгэсэн дээр ч юм уу те татаж авсан файлаа шууд энэ дээрээс хайгаад оруулж байна. За би жишээлбэл энэ дээр 35 preloads гэж байна. За энэ дээрээс за Arabica-г оруулаад үзье. За Arabica-ны иймэрхүү loads color байна ч гэдэг юм. Гэх мэтлэн мэдэж олно л гэсэн. За би энэ дээрээс за иймэрхүү өнгө авчи. За тэгээд хэрвээ өнгө өгсөн бол бид нар за intensity-гээр нь жоох өнгөний хөвчийг сулруулж болно. За нэг иймэрхүү ч гэдэг юм те. Эсвэл иймэрхүү хийдэг хөх юм бол юм болж байна. За багасгач. За мэдээж энэ дээр нь sharpen vibrance, за saturation өнгүүд байгаа. За мэдээж за хэдүүлээ өнгөний төрөл учраас за би жоохон томруулж агаад гаруулъя. За sharpen-ийн хэрэглэгүүд. За багасгах юм бол мэдээж иймэрхүү бүрсгэлтэй те. Одоо юу гэдэг нэг тийм noise-ийн дарахтай төстэй гэж ойлгож олно. За иймэрхүү байх юм бол илүү хурц өнгөнд гаргаж өгнө гэсэн. За би нэг sharpen-ийн бага зэрэг өгөөд за vibrance-ийн бос нэг ингэхэд. За нэг жоохон дэш. За saturation-ийг нэх өгөөд хэрэггүй байх. Ягаад гэвэл за мэдээж хосолмол олон өнгүүд те тодруулдаг. Эсвэл бүр байхгүй болчих юм хар саарл болчих гэсэн. За хэд их өгөх юм бол нялга учраас би saturation өнгийг 0 ч. За яг 100% дээрээ. За гэх мэтлэн дээрээс tint highlight-ийг бос тааруулж олно гэсэн. За тэгвэл өөр curves гэж байна. За энэ curves маань яадаг вэ гэхээр бид нар одоо Photoshop, Illustrator дээр бүхий л одоо After Effects тэр бүгдэн дээр нь үзчихсэн өнгө байгаа. Тэгэхээр энэ өнгө маань яадаг вэ гэхээр за цагаан, улаан, ногоон RGB буюу те red, green, blue гэсэн гурван өнгөн дээрээс юм уу гэрэл сүүдрийн тохируулна гэсэн. За жишээлбэл би дээшээ явах юм бол гэрэлтэй, доошоо хүмүүс сүүдэртэй. Тэгээд энэ талынхаа хэсэг нь одоо баг энэ тал гэж ойлгож олно. Энэ тал нь дээд талын хэсэг гэж ойлгож олно. Тэгэхээр бид нэр за энэ хэсгийн жоохон гэрэлтэй өглөө. За энэ хэсгийг ингээ бууруулчих юм бол энэ хэсгээрээ жоохон цайвардуу ч юм уу. Энэ хэсгээрээ жоохон бараан болж байгаа чинь гих мэт ингэж энгийнээр бол ойлгож болно гэсэн. За гэхдээ надад curves хэрэггүй учраас curves-ийн нүдийг хаачих. За хэрэг өгөхөөр бол ингээд өгч олно гэсэн. За энэ дээр байна. За өөр энэ дээр чи midtones за гэрэл сүүдрүүд байна. За тэрнээс илүү энэ HLS secondary гэдэг байгаа. За энэ дээрээс бас өнгөнүүд тааруулж болдог. За жишээлбэл би за энэ хэсгийг ингэж харуулж агаад за энэ хэсгүүдийг ногоон болгоё. За одоо энэ өнгүүдийг ч юм уу те илүү ногоон болгож болно. За eyedrop tool аваад за би энэ өнгөн дээр нь дарчих. За энэ өнгөн дээр нь дараад бид нэг ингэж өнгөө сонгож байгаа учраас ойролцоогоор ингэж бүхий л талбарууд нь энэ дээр нь сонгогдчихлоо. За тэгэхээр бид нэр мэдээж энийг сонгож болно. За жоох энэ дээр мэддэхгүй байгаа бол би эхлэлний ээлжинд за key color авцсан бол энэ дээрээс нь би ногоон өнгө тааруулъя. За correction хэсэг дээрээс нь даад ногоон өнгө тааруулчаарай. За би нэг иймэрхүү өнгөн дээр нь авчираа тавьчих. За болцсон бол одоо key-д авчлууллаа. За ногоон өнгө дээрээс нь аваад за жоохон сунгаат. За дээрээс нь аваад за одоо миний сонгосон өнгүүд маань жоох ингэж харлаад байгаа гэдгийг та жоохон анзаараарай. За тэгээ энийг юм уу ялгаагүй. За энэ өнгөө сонгоод за энэ өнгөн дээр дарахаар ногоон болж байгааг та анзаараарай. За би жоохон ишин ахиулаад жоох уулуурн ч гэсэн бас гаргачих. Өнгөдийн жоохон ногоон туяа оруулаад тэгээ бас энэ наатлын хэдүүдийг жоохон бос ингэчмээр
санагдаа явчихж байна. За дээдлээс нь бас жоохон цар хүрээг нэмээд хамрах хүрээг нь бас жоохон тэлчихье. За тэгэхээр энэ хэсэг маань иймэрхүү болоод ирж байна. За хэд их бигтцэн бол жоохон буцаагараа. За тэгээ энийг муу ялгаагүй болсон шин дэлээд өгч. За нэг иймэрхүү. За одоо энэ хэсэг ногоон болж байна. За хэд ихтэй дэвэл таад өөрсдөө багсгachж болно л гэсэн. Ер нь бол тим амбер бүгдийн тим амбер одоо юу яа гэж байхгүй гэсэн. За одоо жишээл би энийг аваад үзэх юм бол ийм. За тэгээд өгөх юм бол иймэрхүү өнгөтэй болж байгаа. Тэгэхээр доотлын хэсгээ бас бид нар нааш нь оруулж ирэх боломжтой. Тэгээ энэ өвсөр ийшээ бас ногоон нь ороод энэ ойлт мальт бас ийшээ орж ирнэ гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө яг энэ дээрээс яаж тааруулна? Тэгээд чи нэгээрээ бидний иймэрхүү харагдана гэсэн. За энийгээ би нэг жоох багсгаад за нэг иймэрхүү харъя. За юм болж байна. За энэ нууран дээр хит их ойгоод байгаа учраас жоохон багсгаад за нэг иймэрхүү байвал болно доо. За нүдийг хаагаад үзэхэд нэг иймэрхүү харагдаж байна. За одоо энэ ногоон хэсэг болснууд нь харахаар одоо шал өөр харагдана. Ийм байсан бол ийм болсон гэдэг юм а тийм. За гих мэтлэн бид нар ингэж өнгийн Lutz color дээрээсээ би юу? За Lumetri color дээрээсээ ингэж тааруулж өгч болно гэсэн. За энэ хамгийн сүүлийнх нь юу вэ гэж байна. За энэ маань ерөнхийдөө одоо бидний жишээлбэл нэг иймэрхүү одоо камерын amount-ууд байдаг тийм. За одоо жишээлбэл би энэ дэр хасах руу нь явуулах юм бол amount маань хар сүдэртэй одоо өнцгүүд маань ийм харагдана. Хэрвээ нэмэх рүү явах юм цагаан сүдэртэй. За би тэгвэл энийг илүү дэлгэрэнгүй үзүүлэхийн тулд фильтр буюу уусалтыг авчия л да. Нойллоод. За тэгэх юм бол amount нь нойлох юм бол ийм. Одоо ерөнхийдөө төв хэсэг нь тод. За үлдсэсгүүдний иймэрхүү хар өнгөтэй байгаа. Харин сэргээр нэмэх юм бол цагаан өнгөтэй л гэж ойлгож байна. За нэг иймэрхүү байж болно. За би тэг жоохон хар сүдэртэй иймэрхүү төрлөө. За mid tones гэдэг mid point нь яадаг вэ гэхээр за одоо жишээл иймэрхүү 100 ч юм уу те. За эсвэл нөгөө юуг нь ойрхон холын илэрхийлж байгаа гэж ойлгож байна. За нэг иймэрхүү зайнаас mid tones нөгдөг ч юм уу. Mid point-ийн. За roundness гэдэг нь одоо бидний ийм бөөринки юм уу, дөрвөлжин юм уу, round юм уу те. Тэрийг нь тодорхойлно гэсэн. За жишээлбэл нэг иймэрхүү round-д байж болж байна. 100 байж болж байна. Эсвэл бөөринки байж болж байна. За би mid tones-ийн бүр нойлуулж аваад дээс нь үзүүлье. Нэг хэд нэг иймэрхүү дэлгэцэн хэмжээ шиг л иймэрхүү төрлүүд байгаа гэсэн үг. За би харин 2 дарах юм бол нойлолно. За mid tones бас 2 дараад нойлолчихъя. За энэ маань иймэрхүү хасах 1.2 дээр яжиг. За фильтр буюу энэ уусалтаа ойролцоогоор нэг гэж өгөөд мэрэгд хэрэг болгож олно гэсэн. За иймэрхүү өнгөний төрлүүдийг бид ингэж янзлж олно гэсэн. За тэгээд альва нэг за бичлэг янзлах чад аль болох RAW файл дээр нь янзалж засвал өнгө өгтөөрөө ерөнхийдөө тэгж явбал дээр тэгэхээр ерөнхийдөө бид нар ч гэсэн бэлэн Lutz color ашиглах ч юм уу те ийм өнгө өгөхөд илүү амар байдаг гэж ойлгож болно. За тэгээд хэдүүлээ. За дараагийн хичээлээр өөрсдөө таад одоо юу гэдэг Nipix гэсэн дээрээ одоо нэмэлтээр шинэ color-ууд байгаа. За жишээлбэл би энэ дээр Lumetri preset гэдэг маань бидний саяны авсан хэсгүүд маань за color гэдэг өөр энгийн иймэрхүү color-уудыг бүгдийг бас ашиглаад үзээрэй. За гэхдээ хамгийн товч өгөөд хамгийн амар хэлбэр арга нь бол ерөнхийдөө Lumetri color байгаа. Тэгэхээр энийг сурцсан байхад бүх яг ерөнхийдөө өнгөөрийг өөрчилж сэргээж засаж янзлж болно л гэж ойлгож байна. За тэгээд өөр энэ дээр таад ингээд өнгөнийх нь Lumetri Scopes-гээ харах юм бол энэ одоо энэ дээрээс ингэж сайн харах юм бол нэг иймэрхүү зүйлүүд бас харагддаг л да. Альва нэг хоёр өнгүүд ч юм уу те уусаад хоёр өнгөний уусалтыг бас энэ дэлгэн дээрээс нь бас тааруулж харж бас явж болдгоо гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө ямар өнгөөс хоёр одоо юу гэдэг цэнхэр улаан хоёр өнгөний хилээ цагаан өнгө ч юм уу те тиймэрхүү өнгө гаргаж байгааг энэ дээрээс нь шууд уусалтыг харчиж болно гэсэн. Одоо бидний ерөнхийдөө энэ ажлын хэлбэр дээрх өнгөнүүдийн бүх байдлууд нь энэ дээр харагдж байгаа гэж ойлгож болно. За тэгээд үлээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.